Самбасан та бүхэнд өнөөдөр мэдээ хүргэе. За Cryptoverse-ийн ээлж нэгэн дугаар энэ удаагийн дугаар нь болонгууд илүү одоо нэг өөр стилээр шилжиж эхэлж байгаа шиг байна. За тэгээд манай дээр зочноор за технологийн гана. За овг нь бол технологи, нэр нь бол гана. За Тэнгэр телевизийн яг технологийн болон бас амкатай хариуцсан хийдэг гэдэг та бүхэн сайн мэдэх бах. За нөгөө зочин маань болонгууд за Neo гэдэг нэрээр бол алдартай. За тэр хэд хүмүүс бол бас мэдэх бах. За санхүү эдийн засгийн их сургуулийн багш Тэнгэр ТV-ийн эдийн засгийн шинжээч. Тэгэд өнөөдөр бид дөрөв одоо блокчейн технологийн тухай ярих гэдэг. Тэгэхээр манай технологийн ганаа бол Neo бол гол одоо биднэрт мэдээлэл өгч харин бид хоёр илүү хөтлөгчийн байрсанаас оролцохоор энэ удаагийн дугаар эхэлж байна. За тэгээд манай одоо энэ шин одоо туршилтанд оролцож байгаа зочдод бас баярлалаа. Баярлалаа. Тийм. Тэгэхээр бид нар нэг өнөөдөр яг цуглаад суугаад ярилцъя гэсэн хамгийн гол санаа нь болохоор энэ блокчейн технологи өөрөө дэлхийд дээр маш урттай хөгжөөд байна. За одоо маш олон салбар руу ороод байна тий. Тэгэхээр бид нар өөрөө яг энэ дээр хаана яваа юм? Бид нар монголчуудын хувьд одоо хойно үлдчихгүй дээ гэдэг бас гол санаа зовнил байгаад байгаа. Одоо хэлээ бас яг энэ салбарын юм бас олон жил ярьцгаалаа да. Тэгээд хамгийн одоо тогтвортой ярьсан нь бол одоо та ярих шиг байна тий. Тэгээд тэр нөхцөлийг нэг жоохон өөрчлөх зорилгоор нэг энэ Улаанбаатар блокчейн вик гэдэг нэг арга хэмжээ хийж байгаа. За энэ дээр бол илүү одоо бид нар одоо технологийн тэр одоо хөгжүүлэлтийг хийгээд тэрийг бизнестэй ашиглаж байгаа залуучуудыг өөрж оролцуулж байна. За илүү оюутнууд, за сургуулиудыг илүү төлхөө оролцуулаад эдийн шинжилгээний хурал болгон зохион байгуулж чинь гэдэг юм уу. Тэгээд ямар ч гэсэн бид нар энэ гол санаа бол Монгол улс энэ блокчейн технологи дээр тулгуурлаад бизнес за түүнээсээ гадна яг энэ бид нар одоо байнгын ярьдаг энэ крипто салбар дээр бас хойно үлдчихгүй юмсан гэдэг тэр л гол үндсэн санаан дээр л тулгуурлаад ийм үйл ажиллагааг зохиож байгаа. Тэгэхээр тэрний талаарх мэдээллийг бас ганаа нэлээд дэлгэрэнгүй өгөх байхаа гэж бодож байна. За тэгээд за бидэд Улаанбаатар блокчейн вик гээд ерөнхийдөө 7 хоногийн туршид энэ тэнд нэг 2-3 нэг өдөрт 2-3 арга хэмжээ зохион байгуулах хэлбэрээр энэ удаад ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэгээд ихэвчлэн дандаа блокчейн, криптотой холбоотой сургалт хөтөлбөр за мөн тэмцээн оролдоон байгаа. Тэгэхээр арга хэмжээний талаар эхлээд товчхон тайлбар өгье гэж бодож байна. Тэгэхээр Улаанбаатар блокчейн вики хүрээнд бид нар веб 3 суурилсан тоглоом хөгжүүлэх хакатоныг оюутан залуусын дунд зохион байгуулж байгаа. Тэгэхээр веб 3 дээр суурилуулад ямар ч төрлийн тоглоомыг хөгжүүлж болно. За тэгээд нийтдээ 20 сая төгрөгийн шагналын саныг бид нар санал болгож байгаа. Тэгээ нэгдүгээр байр нь болохоор 10 сая. Тэгээ хоёрдугаар байранд бид нар 5 сая төгрөг. За үлдсэн 5 сая төгрөгийг нь болохоор финал шалгарсан багуудтай бусад багуудад нь хувааж өгнө. Тэгээд яг одоо та бүхэн гарч байгаа QR кодыг уншуулад тэгээд бүртгүүлэх боломжтой. За мөн үлдсэн бусад бүх арга хэмжээнд нь урьдчил бүртгүүлээд үн төлбөрөөр орох боломжтой. За воркшоп байгаа. Хоёрын хувьд ч гэсэн нэг воркшоп томилогдсон байна шүү дээ. Тийм бас өөрсдөө бас тийм томилогдсон олж мэдэх бас айгүй сонирхолтой байсан. Тийм манай воркшоп дээр бол яг сингл эмэгтэйчүүдийг урьж чиглэж байгаа. Тэгээ энэ дээр танилцах ганц бие залуучууд бол нэг байна. Тийм 4 жил борлуулах. Тийм 4 жил борлуулах гэж үзээ болсон. Гэхдээ одоо бас нэг арга хэмжээ орох хэрэгтэй мөлөө гэдэг байдлаар орж үзэж байгаа. Тэгэхээр ганаа мань найз хүнтэй болох байхаа. Шал өөр дэш явж байна. Заарс энэ ивентэд орохын тулд тодорхой хэмжээний линкээр өрсөн бүртгэлээ хийгээд үнэгүй оролцох боломжтой байна. Тэгэхээр тэр линкийг өгчтэй тэгээд description дээр тавьчихтэй. Ер нь асуулт нь Улаанбаатар блокчейн викийг ер нь зохион байгуулалт гэсэн хаанаас гарч уу? Тэгээд бас яагаад ер нь зохион байгуулъя гэж бодсон бэ? Тийм манай Тэнгэр телевизийн хувьд бол ерөнхийдөө блокчейн, крипто, технологитой холбоотой нэвтрүүлгүүдийг ер нь анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш 7 хоног тутамд гаргаж эхэлж исэн. Тэгээд энэ дээр бид хэдий ажиллаж байгаа зүйл юу байсан бэ гэхээр ер нь цаг хугацаа өнгөрөх тусам яг энэ крипто салбарт байгаа хүмүүс нэг нэгээрээ ингээ алга болоодсэн. Асуудлууд энэ бид нар янз бүрийн асуудлууд байгаа гэдгийг мэдчихсэн тий. Төсөл нь фейлдсэн, эсвэл ямар нэгэн төслийнхаа амлалтанд хүрээгүй алга болсон гэдэг ч юм уу. Ийм шалтгаанаар энэ community өөрөө ингээд үгүй болоодсэн. Тэгээд бүр ингээд сүүлийн 1 жил гарангийн хугацаанд бүр одоо ингээд жишээ нь бид нэвтрүүлэг эдэр ингээд хийж яхад зочид урахаар ингээд яг тэр салбарыг нь тайлбарлаад өгчих технологи нь яриад өгчих хүн олдохгүй тий. Яг энэ салбарт нь олон улсад юу болоод байгаа юм бэ гэдгийг нь яг тайлбарлах мэрэгжилтнүүд ерөөсөө ингээд баг багаар алга болоод байсан учраас бидэд одоо хүртэл энэ төслүүд байгаа шүү. Ийм төслүүд амьд байгаа шүү. Ийм хүмүүс энэ салбарт ажиллаж байгаа шүү гэдэг хүмүүсийг нэгтгээд ил гаргахын тулд хамгийн түрүүнд энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгээд Сингапур, Солонгос за мөн өөр хэд хэдэн Азийн орнуудад бас яг ийм
блокчейн week гэдэг 7 хоногийн юм арга хэмжээнүүд бас болдсон байлээ. Тэгээ бид нар яг тэдний арга хэмжээгээ зохион байгуулж байгаа явцаас нь ерөнхийдөө санаа аваад за ийм хакатон байх хэрэгтэй юм байна. За мөн эрдэм шинжилгээний хурал байх хэрэгтэй юм байна. Мөн ask me anything буюу тэ ама байх хэрэгтэй юм байна гэдэг нэг иймэрхүү форматуудаар одоо ивентэд төлөвлөөл тэгэл эх 7 хоногоос нэгтгэхээс эхэлнэ. За эрдэм шинжилгээний хурал нь болохоор санхүү эдийн засгийн сургууль дээр болж байгаа. За харин workshop-ыг нь болохоор бид нар нөгөө Link Space UB гэдэг нэг шинэ co-working space энэ жил нэгдсэн байлаа. Тэгээ тэнтэй хамтарч хийж байгаа. За workshop-ыг нь болохоор үгүй hackathon-ын тэнтэй хамтарч хийж байгаа шуучлаарай. Тэгээ workshop-ыг нь болохоор бид нар IT park дээр хийж байгаа. За мөн Амад нь оролцохыг хүсвэл юу байгаа. Би яг энэ дэлгэцэн дээр одоо харагдаж байгаа дээр юу тавьчих. Дэлгэрэнгүй календар хувааруудын тавьчих цагтаа. Тэгээд Амаг нь болохоор Централ Таврын 17 давхурт Криптос ресторанд ажлын цайны цагуудаар дандаа зохион байгуулагдана. Тэгэхээр яг цайны цагаараа оролцоод тийм крипто төслүүдтэй танилцах боломжууд байгаа. Тэгэхээр үн төлбөрөг уучраас бас оролцоороо гэж хэлье те. Тэгэхээр арга хэмжээ ерөөхдөө нэг иймэрхүү мэдээлэлүүд. Тэгэд түрүү нөгөө Томми асуусан дээр би бас нэг юм хэлчихье. Ягаад одоо энэ санаа гарч ирсэн бэ гэдэг те. Одоо чинь ийм нөхцөл харагдаад байгаа. Одоо бидний хувьд бол яг энэ 3-4 жилийн өмнө болсон криптогийн одоо бүүмээс болоод те монголчууд бас нэлээд хөрөнгө оруулалт хийж исэн. За тэгээд тэрнээс хоошоо ингээд бас нэг хэсэгтээ тагчиг болцсныг бол одоо залуучууд сайн мэддэггүй юм байна. Тэгэхээр энэ 3-4 жилийн хугацаанд юм бол ингэж мартагддаг, үлддэг байгаа байхгүй. Тийм учраас бид нар яг энэ нөхцөлийг харснараа бол за залуучууд буюу одоо шинээр оюутан болсон байгаа энэ хүүхдүүдийг бол илүү одоо энэ тал дээрх мэдлэгжүүлэх за дахиад энэ суур технологийн танилцуулах энэ дээр ямар юмнууд хийж болдгийг нь харуулах одоо шаардлага үүсэж байгаа юм байна гэж бас нэг талаасаа харсан. Тэгээ энэ зүйлийгээ бол яг сургуулиуд дээр хийгээд байгаа гол утга учир нь бол бас энэ оюутнууд илүү сайн энэ дээр судалгаа хийдэг болоос дэлхийн үеийн чиг руугаа явчаад идэг. Бид нар дахиад яг тэр нэг 3-4 жилийн өмнөх асуудлаас болоод ингээд үлдчихгүй дээ гэдэг үнсэн гол санаа явж ирсэн. Ер нь бол олон улстай алдартай нэг Binance Blockchain Week гэж болдог шүү дээ. Одоо бас 12 сарын 3-4-нд Дубайд болно. За энэний бас 20 жилийн өмнөх Blockchain Week-д манай Cryptoverse орж ирсэн. Тэг яг юу болдог вэ гэхээр мэдээж нөгөө технологийн шин төслүүд одоо нийтэд гарцсан байгаа шин төслүүд цаашаа юу хийх юм одоо юу хийж байгаа яагаад энийг хийх болсон те тэг мөн бас энэ салбарын одоо мэргэжлүүд ордог одоо энэ жилийн дээр чинь Майкл Селлер ах маань орж ирж байсан те одоо тэр хүмжинд одоо компаниараа биткойн авч байгаа одоо хамгийн том баг компани болчих шүү болоо те тийм хамгийн их биткойн болж байгаа те одоо тэр хүн яг биткойныг юу чарж байгаа тэр талаар бас панел дискшныг өрнөх байх гэх Монголд ч гэсэн ингээд одоо дөнгөж хэлж те тэгэхээр магадгүй одоо жилдээ ингээд уламжлаад явах илүү олон гоё хүмүүс орж ирэх. Магадгүй бас Азиста Азийн орнуудаас ч юм энэ төслүүдэд танилцуулахаар олон улсын хүмүүс ширж болно шүү дээ. Тэгэхээр хаас зөвл алсын яриатай явж байгаа гэж байна. Тэр зөвхөн бол харин гоё. Энэ нөгөө нэг би бас гэж анзаарсан. Би нэг авчиж үзэж байгааг л тэгэхгүй нэ. Гэтэ нөгөө нэг блокчейн ч үгүй ч юм иймэрхүү юмд орчин гот нөгөө төсөөд би юм нэгэ танилцуулгад давхар тэнцэнээс хамтлаад үүсчихэд тэр шуумаар бас айгүй хэрэгтэй л байдаг юм байл. Нөгөө талаасаа нөгөө нэг тренд болох гээд байгаа одоо coin crypto маань юу вэ гэдгийг бас жоо хандлагын олж авдаг юм шиг байна. Тэр нөхцөл байдал дээр явж байгаа танилцуулга одоо илтгэлээс гадна болж байгаа албан бус харилцаанууд дээр тэр мэдээлэл айгүйх хуваалцагддаг гэдэг юм байлээ. Тэгэд залуучууд айгүйх мэддгүй юм байна гэдэг чинь шүү дээ. Тэнгуут энэ одоо их сургуулийн багш учраас залуучууд илүү их ажиллаж байгаа. Энэ залуучууд нь яг блокчейн одоо криптог яг сонирхож байгаа шалтгаан нь юу гэж харж байна? Яг гоо зүгээр угаасаа бид нар ч гэсэн анх хэдлээ тэгжил орчихсон шүү дээ. Энэ дээр одоо ашиг орлого олох боломжтой байна хамгийн гол санаа. Тэгэнгүүт ерөөсөө одоо яг ингээд хичээл дээр одоо жишээ нь ингэж л явдаг л да. За ер нь мөнгө гэж юу ингээл тайлбарлаад явж байгаа. Ер нь бол төлбөрийн хэрэгсэл гэдэг хамгийн гол одоо асуудал явж байгаа. За энэ дээр бол яг төлбөрийн хэрэгслээс нь одоо юу гэдэг Америк нэгдсэн улс үндсэндээ бол бүх дэлхийн улсуудын энэ резерв гэдэг юмыг хатгаад байна. Ингээд тэрнээс болоод одоо дараагийн энэ хүү одоо төлбөрийн хэрэгслийн шилжилт рүү шилжих боломжтой болоод байгаа цаг үеэ. За тэр нь магадгүй энэ крипто гэж ерөнхийдөө тайлбарлагдаад байна л да. Тэнгүүд энэ дээрээс чинь оюутнууд болохоор яг тэр нөгөө шилжилт нь хэрвээ орчих юм бол аль болох эртхэн юмтай болж авмаар байна гэдэг гол санаа яваад идэг л да. Тэгэхээр одоо яг юу авах юм? За магадгүй бид нар бол биткойныг хадгаллаа гэхэд бол жоохон хэцүү болчлоо гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр зүгээр үндсэн гол одоо энэ концептоо барьж аваад ойлгоод мэдээд за тэрнээсээ цаашаа нөгөө нэг ашиг олох юмнуудаа хийгээд явах нь бол маш зөв юм шиг санагддаг. Тийм учраас оюутнуудад ер нь бол илүү их ашиг орлоготой байх нь чухал байгаа даа. Тэгэнгүүт тэрэн дээр үндсэн одоо суурлаад тэр
одоо технологиг нь тайлбарлаад ойлгоод магадгүй өөрсдөө ч гэсэн юм хөгжүүлж болох байхгүй тийм дээр тий. Тэгээ бизнесээ өөрөө тэр лугаа шилжүүлдэг ч юм уу. Тиймэрхүү боломжуудыг ер нь эрэлхийлэх байдлаар л явж байгаа гэсэн үг. Ашиг болох гэдэг залуучууд дэлгэх мэддэг юм байна гэдэг чинь тийм. Тэгээ бид нар нөгөө нэг янз бүрийн ивент зохион байгуулахлаар Монголд эсэргээр залуучууд биш яг ахимгад насны хүмүүс амар хэрд юм лээ. Тэгдэг те. Тийм бүр ингээд гайхаад 30 нэмэх одоо 30 нэмэх гэж байгаа 40 нэмэх гэж хэлчихье. 40-ны хүмүүс амар хэрдэг тий. 30 нэмэх бол биш шүү. Тийм шиг. Тэр нь нэлээд ахын насны хүмүүс аюу хэрдэгтэй. Тэгээ магадгүй бас нөө тэр хүмүүс нь илүү хөрөнгө оруулалт хийх бололцоотой болцсон байдаг л да. Тэгээд сая Неогийн хэлсэн дээр яг нэг хамтагчаас одоо скигээс нэг асуулт асуучих. Ер нь бол ашиг болох гэж тэгээд нь штэ. Залуучууд ашиг болно гэж харж байгаа юм байна. Тэгэнгუთ нөгөө нэг крипто цогцлыг анзаарч байгаа юм. Биткойн өөрөө сайн явахгүй бол устчлаад угаас нэг хэдүүлэн сайн яваад исэн түүх бас байхгүй шүү дээ. Биткойныг одоо ер нь ойрын хугацаанд харж байгаа таамаг хэлээд байна. За би ер нь бол техник шинжилгээгээр ярьж байгаа. Тэгээ ерөнхийдөө хэдүүлээ бүтэн сая энэ жилийн туршчингаа ярьлаа. Ерөнхийдөө бол 100 гараад ханшвал тогтох юм байна. Яг өмнөх сайклаад авах юм бол одоо ингээ уналтын цаг нь болж байгаа юм байна гэдэг талаар ярьжсэн. Яг хэдүүлгийн том хүлээлт нь юу байсан бэхээр 10 сар 11 сар ч өөр аягүй өсөлттэй байдаг сарууд. Тэгээ энэ сарууд нь одоо ингээ балраад эхэлж шít. Тэгээ өмнөх дата гарах юм бол 11 сар буюу одоо яг энэ үргэлж сар хэрэг улаан хагдах юм бол 12 сар нь ногоон хагчсан түүх байхгүй байхгүй. Тэгэхээр 11 сар унж байгаа бол 12 сар заавал ундаг гэсэн яг энэ зүй тогтол байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ 11 сарыг уналттай хагдах юм бол 12 сар бол тэр ч гэсэн уналтын сар болох болов уу гэж хараад байгаа. Тэгээ миний ойрын шал бол нэг 70 60 гэдэг дээр л харж байгаа гэсэн. Яг нь CZ болохоор нэг 2020 онд твит хийсэн байт юм лээ. Биткойн 101 билүү 110k хүрээд 70 руу уннаа. Энийг хадгалаад аваарай гэсэн твит бол байдаг. Тэгээ би тэр твитийг манай бас X руу гаргах юм бол би ретвит хийсэн ба. Тэрийг сарж болно. Тэгэхээр ихэд бол технологи сүртэй энийг ойлгосон хүмүүс нь бол нэг ийм сайкл яваад байна. Сайкл мэдээж өсөж байгаа зүйл унана, унж байгаа зүйл өснөтэй. Мэдээж 100 ингэж 200 300 400 гээд шууд явахгүй. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээний уналт орж ирэх нь бол зүйтэй гэж харж байгаа. Тэгэхээр би нэг 60 70 гэдэг дээр бол харж байгаа гэсэн. Тийм хэдлийн угаасаа нөгөө технологиод байгаа биткойн руу орчиж байгаа юм чинь бас нэг жоохон мэдээлэл ярэ те. Зөвхөн ер нь бол бас нэг ийм нөхцөл байгаа. Одоо хүмүүсийн хөрөнгө оруулалтын нөхцөлийг харахаар ерөөсөө биткойн руу илүү их юм хадгаламжийн хэрэгсэл болгож худалдаж аваад шүү дээ. Одоо бол төлбөрийн хэрэгсэл ч юм уу одоо биткойноор кофе худалдаж авдаг хүн бол тий кофе худалдаж авдаг хүн бол байхгүй болчлаа тий. Тэгэхээр энэ өөрөө нөгөө нэг таад бас харсан л ахalta нөгөө Америкийн нэгдсэн улсын төв банкны бас нэг нөөцийг бүрдүүлэх бас санаа өөрөө биткойн ажиллах юмаа гэдэг санаа яваад за хураагдсан биткойнуудаар тэр нөөцийг бүрдүүлээ за магадгүй дахиад нэмж худалдаж авах асуудлуудыг ярьж байгаа. Тэгэхээр одооний байгаа үн чинь бол одоо урт хугацаанд нөөц гэдэг ойлголт ч юм бол дараа нь зарагдахад ядаж нөгөө үнэ өрөх ёстой шүү дээ. Тэгээд тэнгууд ялчгүй одоогийн байгаа үн бол хэтэрхий өндөр болсон явж байгаа. За Трампын гол одоо нөгөө барьдаг санаанууд юу юм гэхээр за бид нар бол өөрсдөө төв банк нь бол улсын бизнесийг бол гаргахгүй гэдгийг бол хэлдэг. Гэхдээ илүү нөгөө компаниуд өөрсдөө энийхээ гаргах боломжтой өөрсдийнхөө одоо стейбл койнуудыг тэгээд тэрнээсээ компаниуд өөрсдөө өргөж нь улс нь болохоор нөгөө том нөөцөө барих буюу биткойныхоо нөөцийг барьж суугаад за ер нь бол тэрлүүл нэлээ явж лаа л да. Тэгэхээр нөөц өөрөө биткойн руу шилжиж байгаа гэдэг нь бол урт хугацаанд одоо маш одоо ийм баталгаатай зүйлийг л одоо өгж байгаа л гэдэг л гол санаа яваад байгаа. Тэгэхээр яг хөө зөвхөн одоо бол ингэдэг хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн за би энэ үгийг хэлэх дуртай да 2020 онд ч ярьж явлаа. Хүмүүсийн толгой одоохондоо бол centralized байгаа буюу нөгөө нэг худалдаж авах шийдвэрч өөрөө centralized буюу холбооны нөөцийн сангийн шийдвэрч гэдэг юм те бодлогын хүүтэй бол холбоотой хിവэрэ байгаа. За тэгвэл технологи бол decentralized буюу одоо юу ямарваа нэгэн зүйлээс уягдаагүй шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн толгой хизээ decentralized болох вэ гэдэг асуудал хүлээгдэж байгаа гэсэн үг. Тэрнээс цаашаагаа бол угаасаа энэ одоо мэдгүй хязгаарын нь бол мэдэхгүй шүү дээ. Ямар ч гэсэн дараагийн нэг квант компьютер гарч ирээд энэ нэг системийг нэвдэлцдэггүй юм болвол одоохондоо бол хадгаламжийн хэрэгсэлтээр бол хамгийн том баталгаатай зүйл байна л гэж харагдаад байдаг л та. За системийг эвдэх гэсэн тэр блокчейн системийг нэвдэх боломжтой юу? Технологийн гараа маань хариулсан байна. Нэг удаа манай технологи сүртэй яг хариулах болов гэж бодож байна. Яг блокчейн системийг хакердах за энэ ингээ үгүй болгох тийм боломж болцоо юу вэ? Би тэгэхээр яг блокчейн технологийн талаар сайн мэдэхгүй. Тэгэхээр квант компьютер бол мэдж байгаа. Квант хэмэл оюун талаас ерөнхийдөө мэдээллүүдээр нэлээд хардаг. Тэгэхээр тэр талаар бол яг сайн хариулж мэдэхгүй байна. Гэхдээ квант дээр юу яригдчихэж байгаа вэ гэхээр мэдээж квант компьютер гараад ирчихвэл энийг хийж магадгүй гэдэг нэг хамгийн том зүйл байгаа даа шүү. Тэгэхээр квант компьютер хэрэглэн дэвтрэхэд нэг 10-20 жил байгаа гэж хараад. Тэгэхээр ер нь блокчейний туршлага
Тийм бас Яг одоос 20 жилийн дараа л профит авах хэрэгтэй байна шүү дээ. 10-аас 20 жилийн дараа. Квант компьютер дээр яригддаг байсан хамгийн хэцүү зүйл болохоор алдааны алгоритм байсан. Одоо бидний өдөр тутамдаа ашигладаг энэ одоо MacBook гэхэд л 10,000 их найд үйлдэлд одоо нэг алдаа гаргадаг гэж үздэг байхгүй жишээ нь. Тэнгууд л квант компьютерийн хувьд 100 үйлдэл тутамд нэг алдаа гаргадаг. Тэгэхээр маш олон алдаа гаргаж байгаа гэсэн үг. Энэ зүйлийг ерөөсөө шийдэж чадахгүй байгаадсан. Одоо IBM, Microsoft, Google хэн шийдэж чадахгүйсэн. Тэгэхээр өнгөрсөн жилээс Google өөрсдийнхөө юм алдааны алгоритмыг шийдэх зүйлийг боловсруулж эхлээд тэгээ энэ жил тэрийг хэрэглэн дээр бодит байдлаар ингээд туршаад тэгээд миний яг санаж байгаа тоогоор болохоор дэлхийн одоогийн хамгийн хүчирхэг суперкомпьютероос 14,000 дахин хурдан тооцоолох хийх боломжтой зүйлийг практик дээр анх удаа туршиж үзсэн. Өмнө нь нөгөө квант компьютерийн амар өндөр тоонууд ингээл яригадаад идэв шүү дээ, тий. Тэгээд тэд нар болохоор зүгээр онлайн төвшөнд байсан. Энэ удаад Google ингээд анх удаа яг юм бодит практик дээр туршиж үзсэн гэдэг нэг юм сонирхолтой юм. Нөгөө талд нь Microsoft бас айгүй сайн ажиллаж байгаа. За IBM, Google хоёрын хувьд бол яг үндсэн энэ квант компьютерийг ийм хүүтэн орчинд байлгаад тийм ижлэхэн зарчмаар квант компьютерийг хөгжүүлдэг. Microsoft-ийн хувьд болохоор арай өөр буюу одоо ийм Majorana бөөм гэж байдаг. Тэгээд тэр Majorana бөөмийг одоо илүү тогтвортой байлгаад тэндээсээ бас квант тооцоолыг хийх боломжтой тийм технологиг хөгжүүлж байгаа. Тэгээд энэ хоёр ер нь ойртоод байгаа л гэдэг нэг юм санаа байгаад. Тэгээд Nvidia ч гэсэн бас квант руу ороод ирсэн байгаа. Тэгэхээр ойртож байгаа хаа. Жохон далийн мэрчлээ. За, ийм квант дээр асуух асуулт байна. Одоо квант харж ирэхлээр биткойны блокчейн чинь блокчейн систем гэдэг нэг даа шүү дээ. Ганцхан блокчейн биш одоо энэ банкны систем бүгд л санхүүгийн секторыг чинь бүгднийг л хэвдэнэ үстэй. Ганцхан блокчейн хэвдэх юм уу ер нь? Тий, одоо энэ дээр хамгийн их яригдж байгаа зүйл нь болохоор мэдээж энэ геополитикийн асуудал ороод ирчихэж байгаа ш. Тэгэхээр одоо ганцхан Америкийн одоо энэ IBM, Google, Microsoft гэх том компаниудын нэр яригдаад байгаа ч гэсэн Европ болон за хятад улс ч гэсэн маш их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг ийшээгээ хийж байгаа. Тэгэхээр квант компьютерийг ингээ бодит хэрэглээрөө дөхөөд ирэхээр эдгээр ямар нэгэн байдлаар юм хилцэлд хурж таарах бах. Олон улсын хэмжээнд те одоо жишээд яриа хилцээр хийдэг ч юм уу те тиймэрхүү зүйлсүүд явах тийшээгээл хандах болов гэж бодож байгаа шүү дээ. Одоо нэг блокчейн систем чи хаагдуулахгүй одоо баг банкныхаас илүү гэж анх яригддаг байсан шүү дээ. За тэрийг нэвдээ ячт юм. Тэгэх юм бол банкны систем чи яах юм гэдэг чи бүр тийм банкны систем бол бүр хамаагүй наагур нөхөх ёстой л доо. Мэдээж одоо энэ блок гэдгийг чи одоо хэдлээ чи зүгээр ингээ ойлгох юм бол маш олон дэлхийн өнцөг булан бүрээс кодчл яваад байна. Тэгээд нэг блок болгоод байна. Тийм учраас тэр болгон дөрөв нь одоо хандаж одоо мэдээллийг нь авч чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэндээ одоо нөгөө хакердуулах боломжгүй гэдэг гол санаа чи явж байгаа шүү дээ. Тэгээд яг би бол зүгээр тэгж бодож байна. Ямар ч гэсэн одоо за хизээ нэгэн цагт юу гэдэг 21 сая гарах хэвээр одоо тэр биткойны тоо хэмжээг одоо нэмчдэм байж тэр үед бол мэдээж асуудал үүсэх нь бол үүснэ. Гэхдээ тэр үед бол илүү өөр одоо санаануудаар одоо юу гэдэг дахиад одоо шинээр биткойн гарч ирж байгаа боловч нөгөө хуучин блокуудын тоо гэдэг ойлголтоор ч юм уу те илүү нөгөө үнцэн гэдэг юм бол хадгалах боломжтой л гэж харагддаг л да. Тийм тайлбарууд бас байдаг. Одоо за магадгүй эвдэгдэм байж тэгвэл нөгөө хуучин блокуудын тоо ч юм бол угаасаа юник учраас тэрнгээрээ үнэлэгдээд явна. Одоо бид нар бол өнгөрсөн жилээс нөгөө нэг BRC20 гэдэг үлээ те дотроо нөгөө нэг сатоши болгон дээрээ нөгөө юу хадгалдаг юм харсан шүү дээ те. Тэгэнгүүт мэдээлэл хадгалдаг. Тэгэнгүүт тэрний чинь одоо нөгөө нэг тоон утх нь хин урд байна. Урд блокуудыг эзэмшиж чинь гэдгээр үнэтэй болоод ирсэн те. Тийм учраас эн чинь бас нөгөө нэг эргээд хариулт нь бас байгаад байгаа юм байна л гэж тайлбарлагддаг юм байлээ л дээ. Би яг энэ тэмдгийн артиклуудаас л харсан санаагаа ярьж байгаа шүү. Тийм учраас бол биткойны нөгөө юник байдал чинь бол нэг тийм бас алдагдаад алга болчихгүй байна. За хэдэн жилийн дараа одоо баруун 2100 хэдэн онд үлээ хамгийн сүүлийн блок нь ингээд майнинг хийгдээд дуусах боломжтой гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр хүртэл бол тийм баг. Тэр болтол бол одоо юу гэдэг квант компьютер нь бол мэдээж хөгжөө явж явах бах. Гэхдээ тэр нөгөө нэг юуныхаа тоогоор шилгаалаад явчихна. За мэдээж банкны систем бол одоохондоо бол мэдээж бид нар квант энтер гарч ирээгүй байгаа юм чинь зүгээр явж байгаа энэ бол систем бол асуудалгүй байхаа л гэж бодож байна. Гэхдээ энийг нөгөө нэг одоо бид нар чи аль болох блокчейн систем рүү холбоод тэгснээрээ нөгөө гадаад нөлөөлөл гэдэг зүйлийг байхгүй болгоод байгаа бол хамгийн гол асуудал байгаа шүү дээ. Тэр хөгжил чи өөрөө бас одоохондоо бас бид нар яг түрүүний хэлдэг нэг 20 жил чинь болоод байгаа л байна л та. 20 жилийн турш лонг юм шүү дээ. Тий. Одоо тийм гэсэн шүү. за энийг хадгалаад байгаараа. Энэ техник шинжилгээ хийдэг хүмүүсээс асуух нэг асуулт байна. Өчигдөр яг юу болоод өнгөрөө зах зээл дээр тийм. Техник шинжилгээнд дээр бол өчтөр юу болсныг бол мэдэхгүй л дээ. Тэр фундаментал мэдээг харах хэрэгтэй. За мэдээж угаасаа Америкийн зах зээл бол ерөөдөө савлгаатай байна, уналттай байна. За тэр одоо мэдээж одоо криптож шинэ хөрөнгө одоо хэрэгсэж явж хөрөнгө оруулалт хэрэгсэл. Тийм ч бас айгүй эмзэг байгаа. Дээр нь айгүй савлгаа өндөртэй байдаг. За тэмдэж ерөөдөө бол хамгийн өвчтэй унтсан болов уу гэж
харж байна. Тийм жижиг маркет капын асуудлын ерөөсөө. Энд чи одоо бид нар одоо юу гэдэг эн чин тэр чигтээ технологиороо энэ крипто гэдэг салбар чинь нэг одоо 3 гаруй их найдын одоо ийм зах зээл шүү дээ. Тэнгүүт энэ чинь 5 их найдын нэг ганцхан компани байгаа шүү дээ. Нөгөө талдаа сток маркет дээр. За тэнгүүт одоо нөгөө бонд ярих юм бол бүр том хэмжээтэй. Алт гэдэг чинь том хэмжээтэй. Тийм учраас ер нь бол крипто энд бол өртөөд байдаг. За яг хөө зөвхөн 1984 онд биш дээ. Нийт дэлхийн энэ сток маркетын хэмжээ 2.1 хэдэн тэрлион ч лээ 2.4 тэрлион байдаг байна. Нийт хэмжээ. Тэгэд тэр үед зах зээлийг юу гэж хардаг байсан гэхээр ерөнхийдөө бас одоогийн нөгөө ярьдаг крипто дээр ярьдаг шиг за хувьцааны зах зээл бол scam юм а гэдэг ойлголтууд байсан. За тэгэнгүүт тэр үеэс хоошоогоо өнөөдрийг хүртэл харах юм бол за ер нь 131 хүрсэн баха сая дэлхийн сток маркет буюу хувьцааны зах зээлийн нийт хэмжээ их $80 болтлоо томорсон байгаа даа байхгүй. Тэгэнгүүт эн чинь хэдэн жилийн 84 оноос хойшоо гэдэг чинь нэг 40 гаруй жил шүү дээ тий. За нэг 41 жил ч юм уу. Тэгэхээр дахиад крипто ч өөрөө дөнгөж эхэлж байгаа салбар яваад байдаг. За тэгэнгүүт энэ хэмжээ нь өөрөө бага учраас яг иймэрхүү юмнуудад маш их өртөмтгий яваад шүү дээ. Тэгэхээр энэ зах зээл цаг хугацаа өнгөрөх тусам бэхжих тусмаа удаа хөдөлгөөнтэй болно. Одоо заах зүгээр жижиг маркет каптай одоо токенууд ч юм уу шинээр гарч байгаа койнууд, зооснууд нь бол хурд хөдөлж болох бах. Тэгтэл ер нь бол бэхжих тусмаа удаашрах тусмаа одоо аль болох макро эдийн засгийн тэр гарч байгаа мэдээллүүдэд савлаад ах нь багасах баг. За өчигдрийн хувьд бол бүр үнэхээр үзэж харж байгаагүй юм боллоо. Зах зээл нэгтгэхээс өмнө бол одоо өмнөх өдрийнх нь бид тэр нөгөө өглөөнийхөө ажлын нэвтрүүлэг дээр бас ярьж исэн. Яг юу Nvidia-гийн энэ одоо юу хувьцаа юуны earnings-тэй тэр санхүүгийн тайлан гарснараа бол энэ эерэг гарах боломжууд маш өндөр. Яагаад тэгэхээр угаасаа сүүлийн бараг 11 удаа ч үлээ дандаа эерэг гарсан байхгүй. Тэгээ тэр болгонд нь зах зээлүүдэд хилээд тэр болгонд нь технологийн компаниуд дээр хүмүүс хөрөнгө оруулалт нэмж хийжсэн. Тэгээ зах зээл харьцангуй уналттай байгаа үед эерэг гарах юм бол энэ маш өндөр өсөх дохой болно гэдэг санаа явж исэн. Тэгээд тэрийг ярьжсэн. Тэгээд тэрнгээрээ ч гарсан. Тэгээд S&P 500 индекс жишээ нь бараг 2% өсөж байгаа. Нэг өдрийн дотор 2-3% өсөхийг ер нь бол хэвийн бус гэж үздэг байхгүй. Тэгсэн чинь үдээс хойш маш хүчтэй уналтууд ороод бүр ганцхан Nvidia компани дээр л гэхэд $500 billion өсөлт орж ирснээр дахиад $500 billion уналт ороод буюу swing нь $1 trillion ороо гарчиж байгаа байхгүй. Тэгээ энэ юусоо болж байгаагүй үзэгдэл шахав. Би бол ямар ч гэсэн өөрийнхөө одоо эрэнд арьж байсан ийм зүйлтэй учирсангүй гэрээ. Учирч байгаагүй. Тэгэхээр мэдгүй яг юунаас болчих вэ гэдгийг бол хармаар байгаа. Хайгаад бол олдохгүй хүмүүс нэг сүртэй томтой бичээгүй лээ. Том макро мэдээлэл гараагүй. Хүүхдийн нууц трейд юм шүү. Том макро Inside trade яваад байна уу юу? Тэгээд ийм байхад бол маш хүчтэй ийм одоо дамп орж ирлээ өчигдөр. Тэгээ угаасаа юу талаасаа sentiment талаасаа ч гэсэн нэлээд жоохон сүргэлжлээд байна л да. Би яг энийг нөгөө нийгэмтэй холбоо ихэд Америкийн юу хэсэг хугацаанд төсөв баталчихдаггүй гацлаа шүү дээ. Тэ? Энэ төсөв баталж чадахгүй ингээ гацаад ерөнхийдөө 7-14 хоногт зах зээл хямрна гэдэг яг ийм зүй тогтол байдаг юм байл л да уншижсанаас яг би нотлоотой бол хэлж чадахгүй. Яг зөв уншижсэн зүйлээс харах юм бол Америкийн эцэс төсөв батлахгүй 7-14 хоногт ерөнхийдөө зах зээл хямрна гэдэг ийм үзэгдэл байд юм лээ. Тэгэхээр эн чинь бараг 21 хоног 40 хоног те 40 хоног бараг төсөв баталж чадаагүй явсаар байгаад сая л нөгөө фомсын мэдээнүүд нь ингэж гарч эхэлж шít. Тэгэхээр энэ мэдээний шок нь бараг одоо орж иж магадгүй гэж харж байна. Тэр бол хүмүүс итгэл явуулсан шүү дээ. Зарахгүй гэсэн. Тэгэхээр явуулсан. Тэр болгон дээр нөгөө нэг хүмүүс ханшин унаад байсан, итгэл алдарж байгаа. Тэгээ одоо магадгүй сайн өчигдөр 2% өслөө гэхэд хүмүүс за өссөн дээр нь зарыг гэдэг бол хандаад ер нь цааш тайгүй эвгүй юм байна. Энэ төсөв чинь угаасаа 1 сар хүртэлх төсөв батлагдсан шүү дээ. Тэгээ 1 сараас цаашаа дахиад яах вэ гэдэг нь Трампын бас шийдвэр болно. Тэгэхээр ерөнхийдөө бол зах зээл жоох өссөн дээр нь зарьяа гарьяа гэдэг дээр нэлээд жоохон paper hand болсон юм уу та. Ер нь яг юмыг яг юу үнцэнтэй болоод идэв юм бэ? Одоо ингээд арилжааны зөндөө олон хэрэгслүүд гэхэд биткойн үнцэнтэй гэдэг тайлбарлахын тулд нөгөө хүмүүс чинь шууд за дэлхийн нийтэд ингээд хүн үүсгэн талаас эхлээд одоо ингээд ийм одоо shell байна тийм одоо юу сүүлдээ давс байна ингээд энэ бүгдээр ингээд үнцэнтэй байсан. Тэгээ биткойн чинь тэрний адилхан ингээд бидний сонгож байгаа үнцэнтэй юм а гэдэг ингээд аргумент нэг гаргаад идэг. Бас л тэрлүүгээ очиж тайлбарлах эсвэл яг өөр ер нь яг тэрлүү очиж таарах болох. Гэхдээ ер нь тэдний ч гэсэн үнцэнтэй болгоодсэн юм нэг юу байсан бэ? Юм ягаад үнцэнтэй болоод байгаа юм гэхээр тэр нөгөө нийлүүлэгдэх хэмжээ буюу хүн болгонд байхгүй байх л асуудал байхгүй. Тэгээд яг валютууд ч гэсэн яг энэ адилхан шүү дээ. Ер нь бол долларын үнэлгээ одоо жишээ нь үгдийн
уучлаарай 1929 оноос хойшоо тасралтгүй 2008 он хүртэл тэр индекс нь унж байгаа байхгүй. Ягаад унж байгаа юм гэхээр маш их хэмжээний валют олон улсууд руу тараад байгаа л гэсэн үг байхгүй. Тэр нөгөө доллар нь нөгөө reserve currency болсноороо маш их тарцсан. За тэгээ 2008 оноос хойшоо Америкийн одоо барьж байгаа бодлого чи юу юм гэхээр нөгөө өөрсдийнхөө тэр валютыг аль болох бага байлгах буюу бусад орнд бага байлгаад өөрсдөө тэрийг хийдэг. Тэхийн тулд нөгөө үйлдвэрлэл гэдэг юм дэмжиж гэдэг л асуудал яригадаад шүү дээ. Тэрийг нь одоо Трамп гол нь сая гарч ирэл хийгээд байна л да. Тэгээд энэ хэрвээ амжилттай болох юм бол үйлдвэрлэл нь хөгжих бах тэр тарифаараа гол нь тэр нэг дотоод үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гэдэг байгаа байхгүй тий тариф тавьж ийснаа бити гаднаас нь худалдаж аваад дотроос авах юм бол тэр дотор нь ажиллаж байгаа компаниуд бүгд одоо өөрсдөө нэмэн үртгэгөө олж авах. Тийм учраас мөнгөө дотроо байлгах өөрсдөө хамгийн гол зорилго яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нийлүүлэгдэх хэмжээтэй л ерөөсөө холбоотой. Нийлүүлэгдээл ах юм бол одоо доллар унаал байна гэсэн үг. Долларын индекс тий. Одоо бид нар DXY-г доошоогоо маш хүчтэй юм чарттай гэдгийг мэднэ шүү дээ. Тэгэхээр нийлүүлэгдэх хэмжээ нь одоо тэр cycle гэдэг юмар л байгаа учраас ямар ч гэсэн биткойн бол одоо үнцийн тэрэн дээрээ тогтоод байна. За мэдээж энэний ард хинч нөлөөлж болохгүй гэж хэлээд байгаа буюу тэр технологи нь тэрийг нь бадж байгаа байхгүй тий. Алтан дээр ч гэсэн яг л адилхан ийм л байсан одоо. Жишээ нь газрын гадарга дээр маш их алтны нөөцтэй байдаг байсан бол тэр нөөц чинь байхгүй болоод улам гүн рүүгээ ороод шүү дээ. Улам гүн рүүгээ орох тусам тэрийг ухаж авахын тулд ажилуулах техник технологич өөрөө илүү өндөр өртөгтэй болно. Өндөр өртөгтэй болох тусмаа зах зээл рүү нийлүүлэгдэхээр нөгөө хэмжээ нь үнэтэй болж байгаа. Ийм л асуудал. Тэгэхээр ер нь бол ягаад бид нар алтыг заавал тэгж үнэтэй цаатай гэдээ ингээд үзсэн гэхээр нэгдүгээр тэр нийлүүлэгдэх хэмжээ байгаа мөртлөөсөө тэр нь багасаад байдаг асуудал байна. Тэгээд яг зүгээр 50000 жилийн түүгээр нь авах юм бол хөндөрлөлтөө ерөөсөө алтыг эхлээд цуглуулсан юм билээ л дээ. Өөр юм руу шилжиж ихээр угаасаа л худлаа аваад идэв. Тийм учраас ер нь бол алтан дээрээ суурлаад явсан. За мөнгөний системийг ч гэсэн алтан дээрээ суурлаад болох гэж үтсэн боловч 71 оноос фейлдэд ихсэн учраас тэр дараагийнхаа буюу өнөөдрийн бидний амьдарч байгаа фиат мөнгөний систем рүү шилжээд доллар гэдэг юм резервтэй болоод явж байгаа. Тийм л. Тэгэхээр нөгөө нийлүүлэгдэх хэмжээ гэдэг юм чинь л үнцийг л оруулаад идэг гэсэн. Интернетийн хувьд бол одоо веб 3 руугаа шилжих гэдэг энэ гэдэг зүйл яригадаад байгаа. Гэхдээ веб 3-ын хувьд одоо хамгийн ашигтай ашиглагдаж болох үз концепцийн технологийн салбарт юу гэж яригдж байгаа вэ гэхээр одоо яг жинкнээсээ нөгөө датаны асуудал хамгийн хурцаар яригдчих эхэлж байна л да. Дата ер нь яг хэний өмч вэ? Тэгээ чиний энэ одоо бид энэ YouTube дээр оруулаад байгаа подкаст яг хэний өмч вэ? Тэгээ YouTube-ийн өмч юм уу, Google-ийн өмч юм уу, эсвэл хоёрын сувгийн өмч юм уу гэдэг асуудал айгүйх яригдж байгаа учраас энэ шийдэл чинь угаасаа тэртээ тэргүү тэр веб 3 дээр чинь бэйсэн штэ. Тэгээ энэ веб 3 өөрөө блокчейнтэй ингээд хэтэрхий хамт цуг хөөсрөөд тэгээ тэр хөөсөндөө бас дагаад хагарцсан байгаа учраас яг ингээд технологийн салбарынхан бас энийг барьж аваад тэгээд ийм өргөн хэрэглээний технологи болгоо хөгжүүлэх гэхээр яг тэр эрсдлийн даах хүн бас харьцангуй харагдахгүй л байна л да. Тэгэхээр магадгүй энэ хиймэл оюун дээр яригадаад байгаа датаны асуудал веб 3 дээр орж ирэх бах тий. Тэгээ үүсгэн байгуулагдсан түүх гэхээсээ илүүтэйгээр би яг энэ хиймэл оюун болон ер нь яг технологийн салбар сүүлийн үед юу болоод байгаа юм бэ гэдгийг нь жоохон тайлбарлал зүгээр болов гэж бодож байна л да. За сүүлийн үед ер нь хиймэл оюуны болон технологийн салбарт хоёр ижидтэй компани байна гэж би бол харж байна. Нэг нь болохоор OpenAI, ChatGPT гэсэн тийм. Нөгөөх нь болохоор яг энэ ChatGPT-г ажилуулж байгаа график картыг нээж байгаа Nvidia гэдэг хоёр компани байна. За энэ хоёр компани одоо энэ төлөөллүүд, үүсгэн байгуулагч нар хин нэгэнтэй очиод ингээл уулзаал гэрээ хэлцэл байгуулангууд тэр компанийн хавцаа нь өсдөг тийм. Одоо хамгийн сүүлд гэхэд Nokia-то Nvidia гэрээ байгуулж байгаа байхгүй. Тэнгууд л Nokia-гийнх нь хавцаа бараг 20-30% өсчихөж байгаа. Тэгэл тэндээсээ гарч ирээд Солонгост очиод тэр таад бичлэгүүдийг үзсэн бахтай тэр сошиал медиа дээр нэг шарсан дахиад шар ариг угаал тэр нэг Солонгосын хоёр захиралтай. Тэнгууд л тэр шарсан дахианых нь газрынх нь хувьцаа хүртэл ахаад 20% өссөн байгаа байхгүй. Тийм амар сонирхолтой нөлөөтэй байгаа. Яагаад вэ гэхээр Nvidia-гийн хувьд бол одоо хамгийн сүүлийнх нь Blackwell гэдэг нэртэй ийм архитектор төр суурилсан чип нь байгаа, ийм график карт нь. Тэгээд эннийх нь тооцооллынх нь хүчин чадлыг нь болохоор одоо өөр ямар ч технологийн компани юу яаж чадахгүй байна. Ойртож чадахгүй байна. AMD бол яг нь сүүлд нэг хэд хэдэн зүйлсүүд танилцуулсан ч гэсэн яг энэ зах зээлийнхаа нэг 4-5% л AMD эзэлж байгаа. Nvidia бол одоо 90-с дээш гэж яригдаад байгаа байхгүй. Тэгэд Nvidia-гийн одоо тэр өчигдөр Nyogi ярьсан тэр санхүүгийн тайланд танилцуулагдлаа шүү дээ тий. Ирэх жилд энэ компани $500 тэрбум борлуулалт хийнэ гэдэг хүлээлттэй байна. Тэгэхээр энэ компани бас криптотой яаж холбогддог вэ гэхээр энэ компани үүсгэн байгуулагч Jensen Huang-гийн ерөөсөө эцсийн зорилго нь би дэлхийн хамгийн хүчирхэг тооцоолох системийг бүтээнэ л гэдэг зорилготой юм баггүй. Өөрийнх нь нэг яриа байдаг.
Надад дэлхийг өөрчилөхөд нэг өдөр шаардлагагүй. Би нэг өдрийн дотор дэлхийг өөрчилгээг угаасаа хүсэхгүй байна. Надад дэлхийг өөрчилөхөд 50 жил хэрэгтэй гэдэг нэг 20 30 жилийн өмнөх нэг тийм яриа нэдэг байхгүй. Тэгээ нөхөр одоо угаасаа баг ингээд 20 жилийн дараа өөрөө угаасаа дэлхийг ингээд өөрчилчихэж байгаа. Энэ криптотой холбогдож байгаа зүйл нь болохоор бид нар 2008 9 онд тий блокчейн анх гарч байхад хинч яг энэ Nvidia-гийн чипүүнүүдийг ашиглаад тэгээд эндээсээ биткойн олборлно гэж тухайн үед хинч төсөөлөг байсан. Санхүүгийн салбарт бол маш гинтийн зүйл байсан. Тэгээд эндээсээ хүмүүс ингээд биткойн олборлоо, тэрэндээ ашиг орлого болоод тэгээд тэр нь бүр ингээд том юм фарм маягийн тэгээд бүр юм үйлдвэр маягийн зүйл болоод эхэлсэн нь өөр айгу шок байсан байгаа даа учраас энэ компани ихний бас юм төрөлтөнд айгу биткойн нөлөөсөн гэж үздэг юм л. Дараагийнх нь компани болохоор OpenAI. Тэгээ OpenAI-ийн хувьд болохоор мэдээж маш сайн юунуудыг хийж байгаа, загваруудаа хийж байгаа. Тэгээ ChatGPT-ийн сүүлийн загваруудыг л та хэрэгжилж л байгаа бах тий GPT 5.5-ийн тий. Гэхдээ энэ компани өөр бусад салбарууд руу маш хүчтэй орж ирж байгаа. За хамгийн сүүлийнх нь хайлтын систем, за мөн веб браузер гэдэг ч юм уу тий. Бүх системүүд рүү орж ирж байна. Тэгэхээр яг нэг 10 жилийн орчны өмнөхөө нэг MIT-гийн профессорын бичсэн амьдрал 3 гэдэг нэртэй ном байдیں۔ Монгол хэл дээр бас орчуулагдсан байд. Тэр номны эхний хэсэг дээр юу гэж гардаг вэ гэхээр Prometheus гэдэг нэртэй ийм багийн талаар гардаг байхгүй. Тэр Prometheus гэдэг нэртэй баг дотооддоо хиймэл оюун хөгжүүлээд тэгээд тэндээ санхүүгийн зах зээлийг эзлээл, дараад нь одоо энэ сошиал медиаг эзлээл, дараад нь маркетингийн зах зээлийг эзлээл, дараад нь кино хийгээл, өөрсдийнхөө хиймэл оюунаар хийсэн кино театрт гаргаж мөнгө олоод. Ингээд санхүүгийн зах зээлийг ийм өдөрддөг нэг ийм схемийн талаар ярьдаг байхгүй хиймэл оюун хөгжүүлдэг юм. Яг тэр номон дээр гарч ирсэн ихний үйл явдлыг одоо OpenAI зүгээр ил хийж байна. Гэхдээ OpenAI-ийн одоо хамгийн хүчтэй өрсөлдөгч нь мэдээж Google байгаа. За Google-ийн хувьд тэгтээ би бол Google яг энэ философит нь бол одоо хүртэл амар дуртай. Яагаад вэ гэхээр Google зөвхөн яг энэ химэл оюун гэдэг зүйлийг хайп руу хөтлөхөөсөө илүүтэйгээр яг өмнө нь одоо бидний тулгамдж байгаа хамгийн том асуудлууд болох тий ур амьсгалын өөрчлөлт тий эсвэл энэ шинжлэх ухааны нээлтүүдийг хийх, эм илрүүлэх тий вакцин илрүүлэх ийм зүйлсүүдэд яг түлхүү ашиглаж байгаа ийм стартапуудыг ч өөрөөсөө дотооддоо бойжуулаад явдаг. Тэгэхээр ийм нэг сонирхолтой хиддэн өрсөлдөөнүүд л сүүлийн 2-3 жил болоод байна да. Тэгээ энэ нь ч гэсэн бас биткойны ханж маншинд тэгээ Nasdaq өсгөөр тэгэл биткойн дагаал өсөд тах шүү дээ. Сая энэ OpenAI Nvidia гэж дурдангууд за нэг нь болонгууд өөр нэгсэн койны төсөлтэй нөгөөт нь болонгууд манай биткойны дэд бүтцийг шийдэж байгаа компани гэж би бодож илаа дөнгөс. Ерөөсөл технологийн хоёр компани юусо хоёулаа л криптотой холбоотой юм байна штэ гэдэг үнцгээр харах гэж үзэж тээ. OpenAI ч одоо тэгээ сүүлдээ нөгөө нэг нэмэлт нэг санаа нь болонгууд одоо тэгээ тэр дэлхийг эзлэх явцдаа яг аль нь хүн аль нь робот юм бэ одоо AI юм бэ гэдгийг таних төсөл нь одоо WorldCoin төсөл юм шиг байгаад байгаа бас. Хүнээс холонгон бүрхүүлийг уншаад тэгээд $540 аваарай гэдэг. Өөрөөр хэлбэл нөгөө нэг ChatGPT үнэгүй жил ашиглая гэх юм бол нүдэ нэг уншуулж байгаа гэтгсэн. Тий, Сэм Альтмагийн сүүлийн бараг 1 жилийн хугацаанд маш их ярьж байгаа зүйл нь болохоор энэ магадгүй маркетинг байж магадгүй гэдэг айдас байгаа. Технологийн салбарынхны дунд өөрсөнд нь ч гэсэн байгаа. Яагаад вэ гэхээр 2030 он гэхэд хүний оюун ухааныг гүйцэх хэмжээний AGI бүтээнэ гэдгээ өөрөө бол нээлттэй хэлээд байгаа. Тэгэхээр бидэрт 5 жил байгаа гэсэн үг зэ. Яна чи надаа нэг юм жилтэй яриад байгаа юм тий. Чамд бол 5 жил байна. Биткойн чи сүүргэд 20 жил байна. За тэгээд тий. Чайгаа цаг хугацаатай яг юм чи тий. За танд бол нэг тий. За танд бол 2 сарын хугацаа байна гэдэг шиг дэрсэн. Гэхдээ энэ дэр аягүй сая нэг сонирхолтой юм орж ирсэн. Сая OpenAI та яд мэдээллийг харсан бол эн чинь нөгөө ашигын бус лаборатори байсан бохоггүй хамгийн анх 10 жилийн өмнө байгуулагдтаа нөгөө YC комбинаторын доор байгуулагдчихсан зүгээр нэг юм жижигхэн лаборатори байсан. Ийм жижигхэн лаборатори ашигын бус төлөө ажиллаад энэ том технологийн компаниудыг угаасаа гүйцэж чадахгүй учраас ашигын төлөө компани болох шаардлагатай болж байна. Тэгээ энэ процесс бараг нэг сүүлийн 4-5 жил яригдлаа л та. Шилжиж чадахгүй ингээд яагаад вэ гэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт татсан. Тэгээд тэнд ажиллаж исэн хүмүүстэй ингээд хувьцаануудаа тараагаад өгсөн. Тэрийг яаж хуваарлах вэ те? Хэнийгээ яах вэ ингээд яваал байсан. Тэгээд тэр нөгөө хуулийн зохицуул мөхцөлн ч гэсэн процесс явж явах удаан юм шиг. Тэгээд энэ жил бараг өнгөрсөн сард баха. Анх удаа бараг ашигын төлөө статус руу албан ёсоор шилжиж чинь энэ компани $500 тэрбум үнэлгээтэйгээр ашигын төлөө компани боллоо л да. Тэгээд эндээс хамгийн том хөрөнгө оруулагч нь Microsoft байжгаад тэгээ Microsoft ерөнхийдөө одоогийн байдлаар нэг $135 тэрбум ийм ашигтайгаар гарч ирж байна. Энд хамгийн сонирхолтой нэг зүйл нь юу байгаа вэ гэхээр хэрвээ OpenAI компани AGI-ыг бүтээсэн гэдгээ зарлвал 3 дахь хараад бус этгээдээр энийг хянуулна гэдэг заалтыг оруулж өгсөн байл. Буюу
энэ компани нэг талаасаа энэ AGI гэдэг зүйлээ хэтэрхий маркетинг талаасаа ашиглаад одоо энэ хиймэл оюуны зах зээл технологийн салбарыг хайпанд автуулчих магадгүй. Гэхдээ үнэхээр яг тэр AGI гэдэг зүйлийг хараад бус зүйлээр ингээ хянуулах шаардлагатай гэдэг юм заалтыг бас гэрээндээ оруулж ирсэн мэл. Айгуу сонирхолтой санагдсан. Ингээд сүүлийн үед ингээд байна тий. Одоо бид нар чинь уул нь бол ингээд крипто салбар сонирхогч технологи тэгээд илүү санхүүгийн зах зээл гэл ингээл өөр юмнууд яваад байгаа боловч хэл ингээл улам нэг юм руу ойртоол нэг тийм одоо юу гэдэг зөвхөн AI-аар одоо юмнууд шийдэгддэг болох гэдэг ч юм уу. Эсвэл бол томоохон бүх технологийн компаниуд ийшээгээ рейс хийгээд байгаа учраас бүх л асуудал яг энэ дээр очиж унаад бүгднгийн л ерөнхийд нь ингээд цогцоор нь мэдэж ойлгож явах шаардлагууд үүсээд байгаа юм шиг нэг ийм л нөхцөл харагдаад байна л да. Хэрвээ тэгж чадах юм бол магадгүй нөгөө хөрөнгө оруулалтынхаа салбараас хүмүүс ашигтай ажилладаг ч юм уу те. Тэр технологиудыг ойлгодог. Одоо ингээд сүүлийн харж байхад бид нар бүр бараг зүгээр роботтой танилцдаг боллоо ш те. Урд нь бол ингээд дандаа кинон дээр ч юм уу ямарваа нэгэн байдлаар прототипаар л дандаа роботуудын юмнууд явдаг гэсэн л одоо яг зарагддаг болж байгаа жишээ нь. Тэгмүнтэй гэртээ роботтой олцоох нь байна. Нөгөө кинон дээр л гардаг зүйлсүүд чи ерөнхийдөө болох гээд байна л да. Тэгэхээр яг энийг хараад нөгөө битээр ганатэр бас нэвтрүүлэг дээр ярьжсэн нөгөө Jeff Bezos бас яг ингээд хэнийг Elon Musk-ыг дагаад үйл хөдлөл хийгээд байгаа биш үү? Copycat гэдэг юм хийгээд байгаа биш үү? Гээд байгаа чинь өөрөө юу гэдэг юм гэхээр бүхэл энэ технологийн салбар, санхүүгийн салбар, энэ блокчейн, энэ салбаруудыг ойлгож байгаа, мэдж байгаа, хөгжүүлж байгаа хүмүүс чинь нэг зүг рүү яваад байгаа юм шиг л ийм л нөхцөл үүсчээд байна л да. Урд нь бол бид нар харьцангуй бас ингээл имийн одоо салбарч гэдэг юм уу, эсвэл бол одоо юу гэдэг өөр юмнуудыг ярьдаг байсан бол одоо өөр юм чи ярихаа байлаа тий. Ер нь л бол энэ технологи өөр юм ярихаач байлаа. Ер нь чат GPT тэгэл чаддаг болчлоо доо тэр нь. Хүнтэй жархаа байлаа одоо тий. Том нь одоо улам ганц бий болж байна. Хүнтэй чадалжсэн чат GPT хийдэг цэнд. За гэж зүгээр би хайр дор асууад байгаа юм. Хайраагаад энэ салбар дээр одоо ингээд 4 жил, бараг 5 жил болж байна ингээд тасралтгүй яг ингээд яваад байна. Одоо чинь манай community ч гэсэн crypto pooch ингээд байж байгаа л ингээд ерөнхийдөө нэг цэг дээр очил дуусчих юм тий. Тэгэхээр тайрын үед яагаад юу хүлээж одоо энэ салбар ийм удаа яваад байна. Сатоши Накамотыг олчих юм болов гэл. Ирэл хайгуул үргэлжилсэн. Тийм. Гэхдээ ер нь бол маш тууштай яваад байгаа. Одоо чинь хамгийн л урт яг тасралтгүй явж байгаа сууг байгаа байхгүй тийм Монгол. Тийм. Тэгэхээр баяр хүргэе. Гайхмаар. Ер нь бол бас гоё чадварлалтай юм чи. Тэгэл яах вэ? Тийм. Тэгэхээр түрүүн чи нөгөө хинэ асуулаа шүү дээ нөгөө майнинг хийх гэдэг асуудал гэдэг тийм. Илүү уусаа майнинг хийхийг бүр ингээл амар технологийн талаас ингээл ийм гэж ярихаас илүүтэйгээр зүгээр ер нь бол бүдүүн маргаар хүмүүст нэг ийм үндсэн гол ойлголтыг зүгээр санааг өгч тий. Биткойн майн хийн гэдэг түрүүн ганаас хэлсэн нөгөө нэг Nvidia компани өсөлт чи яг тэр үед холбоотой байхгүй. Одоо жишээ нь бид нөгөө Америкт үүсгэн community man нэг ийм хүмүүс байдаг гэсэн. Хэсэг бүлэг хүмүүс нийлцсэн. Тэгэд ерөнхийдөө хоорондоо бидээ мэдээлэлээ солилцоодог. Тэр үед жишээ нь Nvidia компани бид нар $70 дээр аваад $96 дээр зарж исэн. Гэхдээ тэрний сплит хийгдэхээс өмнө буюу одоогийн баг $1400-аас $1400 гэсэн үг байна. Тэгэхээр 70 дээр авч исэн гэсэн санаа. Тэгэд ер нь бол майнинг хийн гэдэг ойлголтыг хэдлээ зүгээр л нэг юм шагнал авч ийн reward system буюу нөгөө урамшуул өгж байгаа гэдгээр л ойлгох хэрэгтэй. Хамгийн анх одоо жишээ нь биткойны чинь танилцуулагдсан үндсэн гол tokenomics дээр нь юу гэж байгаа юм гэхээр 21 сая ширхэг гарна. Гэхдээ 10 минутанд 100 ширхэг биткойныг зах зээл рүү нийлүүлнэ буюу нөгөө майн хийгээд байгаа гэж хэлээд байгаа тэр одоо компьютерууд руу, график картууд руу тарааж өгөх асуудал шүү дээ, тий. Тэнгүүт тэд нар яагаад тарааж аваад байгаа юм гэхээр нөгөө мэдээллийг блок руу шилжүүлээд байгаа. Одоо чинь хоорондоо бид нар ингээд мэдээ солилцох юм бол тэр чинь кодолж өгөөд авах юм бол тэр компьютерууд чинь reward системээр нөгөө биткойныхоо хэлтэрхийг аваад байгаа хэрэг цуглуулад байгаа тий. Тэнгүүт хамгийн анхны тэр нэг 100 ширхэг 10 минутанд гарч явах чинь за өсрэл нэг 10,000 компьютер л ажиллаад тэрийг майнинг хийгээл тэрийг хувааж аваал тий. Мэдээж тэр чинь нөгөө яг л түрүүний нөгөө миний хэлдэг нийлүүлэлт нь хангалттай байгаа байхгүй. Тэгэнгүүт цаг хугацаа яваад дахиад 4 жилийн дараахад нөгөө halving cycle гэдэг чинь 50-ыг байхгүй болгочих шүү дээ. 50% байхгүй болчих чинь. Тийм. Тэгэнгүүт 10 минутанд 50 ширхэг гардаг болчих. Ингэж явсараагаа одоо бид нар чинь нөгөө 10 минутанд 3 ширхэг юу гардаг үе дээр яваад байгаа байхгүй тий. 375 байдаг лөө дээ. Биткойн. Тийм. Биткойн гардаг үе дээр яваад байна тий. Тэгэнгүүт эн чинь өөрөө хамгийн анх нөгөө майн хийжсэн 10,000 компьютер чинь 10,000 сая болж байгаа байхгүй тий. 10,000 сая ч гэж тоохгүй л дээ зүгээр. Ер нь бол за экспортын багш тав маш шинэ тоог шиг байна. 10,000 саяас хасдаг нь 20,000 сая.
Тэгэхээр тийм их компьютер чинь бүр илүү их одоо нөгөө 3 ширхгээ хувааж аваад байгаа буюу мэдээллийг кодлох тусмаа тэрэндээ авж байгаа reward system чинь багасаад байгаа учраас нөгөө хүмүүс чинь аль болох авч цуглуулъя. За энийг чинь төлбөрийн систем биш зүгээр хадгаламжийн систем болгочихё гэдэг үндсэн гол концепт руу яваад байгаа учраас үн нэмэгдээд байна. Тэгвэл хаш өсөөд. За. Ингээд майн хийх ашигтай. Хаш өсөөд шүү дээ. Тэгэхээр тэр майн хийхэд бол маш их зардал гарч байгаа. Маш их эрчим хүчний зардал гарч байгаа. Майн хийх нь ашиг байна. Майныг нь өнөөдөр заавал ашигтай халахгүй болчиход байна одоо. Тэгэд ягаад тэгж байгаа юм гэхээр ирээдүйд эн чинь нөгөө Сатошийн гарч ирээд нэг л биткойн хөдлөгчгүй байх юм бол энэ зах зээл чи өөрөө итгэлцэлтээр яваад дахиад нөгөө цөөрөөд байгаа учраас нөгөө нийлүүлэгдэх хэмжээ гэдэг юм чинь улам ховордоод байгаа учраас одоо шинэ 4 жилийн өмнө би нэг биткойн олж авах арай амархан байсан бол одоо хэцүү болж байна. Дахиад 4 жилийн дараа тэрнээс л хэцүү болох. Үндсэн гол концепт нь л энэ шүү дээ, тий. Тийм учраас нөгөө зах зээл рүү нийлүүлэгдэх хэмжээ гэж чухалчилж авч үзээд байгаа тэр хамгийн анх тавьсан токеномикс нь л одоо удирдаад яваад байна шүү дээ. Яг л алтны л нөхцөлөлтөө тийм учраас нөгөө дижитал алт энтер гэж хэлээд байна. Энд дээрс нь тоо мэдээ иржсэн уус нь майнерын компаниуд майн хийгээд байгаа. Гэхдээ биткойноос өндөр үнээр зармаар байна шүү дээ. Одоо олж байгаа юм чинь. Тэнгүүд ханшин унаад байдаг. Тэнгүүд цаанаас нөгөө төлбөр тооцоо гараад байдаг. Энийг өөрөө нөгөө бэк хийж чадахгүй байгааг болмоос ердөө ихэнх майнеруудаас дампуурах эрсдлүүд рүү тулж байгаа. Зарим нь компанигоо хөцөө зарж байгаа шиг юм хөөс үйлдэл хийгээд байгаа юм байна л дээ. Тэгэхээр одоо ингээд цаг хугацаа явах тусам майн хийх нь бас нэлээ төвхтэй байх юм биш үү гэдэг асуулт байгаа. Тэгэх юм бол харин цөөрөөдөх юм бол нөгөө тэгжэл нөгөө компьютер гараад ирэх юм байна. Тэгэх хаа. Итгэж байна. Тий. Тэгэхээр зөвхөн хэдүүлээ энэчээ хэдлээ ингээд сайхан суугаад ярьж байгаа нь гол санаа нь бол аль болох хүмүүст энэ салбарыг сонирхол судлахгүй бол одоо дэлхийн араасаа ингээд дагуулаа яваад идэг хэдлээ жоох хоцроод байна. Энд дээр явж байгаа хүмүүс байгаа монголчууд нэлээд бас бизнесээ ч гэсэн энэ блокчейн систем дээр ажилуулад явж байгаа. Дахиад бид нар яг энэ блокчейн системнээс төлбөрийн систем рүү шилжих одоо үндсэн гол концепт чинь дэлхийд дээр ингээд явж штэ. Энэ чинь угаасаа нэг жилийн дотор ч юм уу шийдэгддэг асуудал биш. Тэгэхээр тэр лөө аль болох хэрэгтэй ойлгож ороосоо тий. Тэгэхээр бид нар Монгол улсад ерөөсөө блокчейн гингүүд шууд крипто гэж үзэл крипто гэхээр скам гэдэг юм бол ерөнхийдөө сүүлийн хэдэн жил ингээд орчлоо л да. Тийм учраас нөгөө яг тэр салбар дээр ажиллаж исэн хүмүүс нь алгуулад байсан нэг нэгээрээ тий. Нэг нэгээр алгуулад байгаа энэ хин ч ярихгүй байгаа учраас бид нар энэ Улаанбаатар блокчейн week гэдэг юм жил болгон хий. Ямар ч гэсэн ихний жилүүдэд бол бид нар чадхаараа зохион байгуулна. За ингээд тодорхой хугацааны дараа бол одоо season ч гэсэн ирдэг байхаар тий. Бидний айл хамгийн л ойрхон одоо тий хамгийн л ойрхон байгаа нөхөр одоо season биш. Одоо энэ physical age-аар монголчууд хүн хийсэн чинь. Одоо ер нь олон улсаар гарцгаа хэдүүлээ. Намайг охин баяруулах. Энэ рүү л хэдүүлээ ер нь зориод байгаа. Тийм учраас манай хоёр ч гэсэн яг энэ салбар дээр бараг 5 жил ингээд тасралтгүй явж байгаа болохоор би өмнөхөр гайхаад байгаа. Тэгээд үнэлдэг учраас хэдүүлээ хамтдаа ямар ч гэсэн нэг юм оролцоод хамтдаа хийя гэдэг байдлаар хийгээ зохион байгуулах гад зориод явж байгаа гэдгийг бас дуулахад хатаа байна. Тэгээс энэ одоо яг блокчейн week-т оролцож байгаа хүмүүс нь гарч байгаа QR-аас бодоор бол хийхээр заав бүртгэлээ үүсгээд хүмүүс оролцох систем байж шүү дээ. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. Тийм тэгээд яг хөө зөвөр бидний өнөөдрийн энэчээ суугаад ингээд сайхан чөлөөтэй ярилцж байгаагаас илүү одоо академик мэдлэг ч юм уу одоо албан ёсны мэдээллүүдийг яг энэ үйл ажиллагаанууд дээр ивентүүд дээр яриад авах боломжтой. За яг ойлгохгүй байгаа зүйлсүүдээ ч юм уу. Тэгвэл яаж яг бизнес рүү хүмүүс хөгжүүлээд байгаа юм те. Тэрэн дээрс нэрээд санаа аваасаа гэдэг үднэс бид нар бас ингээд сууж байгаа те. Тэгээ. За ингээд манай энэ удаагийн chill crypto яриаг нэг худлаа нэг сүүнээр зөхөж өгөө те. Сонсон та бүхэндээ баярлалаа. За энэ удаагийн мэдээлэлс та бүхэн бас зарим нэг quantum computer-ийн айдас ч юм уу, хиймэл оюун ухааны айдас гэдэг зүйлүүдтэй бас хэрвээ мэддэг байсан бол айдсан дагцсан байх, мэдээгүй байсан бол шинэ айдастай болсон байх гэж найдаж байна. Тэгээд за та бүхэн бас тодорхой хэмжээний маазыг мэдээлэлтэй хамт хүлээж авч чадсан гэж итгэж байна. Энэ удаагийн дугаарыг маань хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Баяртай. Тэгээд баяртайгаас өмнө хэрвээ та крипто дээр арилжаа гэдэг бол Binance биржийг сонгоорой гэж. Тийм төгсгөлт нь нэрээ Binance-тай холбоотой нэг юм байгаа. Хэлхээ марчиж өстой уучлаарай. Binance-ийн Монгол дахь төлөөллүүд хоёр ихтэй сургууль дээр очиж өөрсдийнхөө одоо сургалтуудыг орхиж байгаа блокчейн, крипто, веб 3-ыг. Тэгээд энэ дээр болохоор санхүү эдийн засгийн сургууль тий. Санхүү эдийн засгийн сургууль, Монгол Улсын их сургууль, за МУС дээр 2 дахь өдөр, за санхүү эдийн засгийн сургууль дээр 4 дахь өдөр хоёулаа 18 цагаас 1 цаг 30 минутын хөтөлбөр байгаа. Тэгээд энд бас асуулт хариултын тэмцээн болох юм байлаа. Тэгээд асуулт хариултын тэмцээнд нь бас
шагналтаа мэлээ Binance-ийн зүгээс. Тэгээ Binance-ийн зүгээс бас яг энэ блокчейн вики хүрээнд арга хэмжээ зохион байгуулж байгаа шүү. Тэгэхээр оюутнууд байвлаас оролцоороо. Тийм тэгээ Binance ч уусаа ер нь ингэ тийм шүү дээ. Ихтэй сургуулиудаар Web 3 төвөр гээд зохион байгуулалт авчдаг. Тэгээ тэр нь олон улсын угаасаа төсөл мэддэг. Тэгэхээр Монгол улс энийг хэрэгжүүлж эхэлж байгаа нь таатай байгаа. Тэгээд ялангуяа би яг энэ дээр оролцож одоо оюутнуудаа цуглуулж, оюутнуудыг алуулах юм сонсоосоо гэж байгаа үднээс бол маш их баяртай хүлээж авсан. Гоё үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бас баярлалаа гэж хэлмээр. За ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөе.